Яагаад ингэ асуугаад байна вэ гэхээр зээл нь өвлөгддөг. Зээл нь өвлөгдөөд үлдчихэж хамтран зээлгч нь ч юм уу. Тэгсэн мөртлөө ахмадын тэтгэмж нь өвлөгддөггүй байсан бохоггүй да. Тэрийг би чуулган дээр хэлжсэн. Наад өв залгамжлалын хуулиар наад 24 сар болгочих юм бол тэтгэврээ авсан ахмадын чинь тэтгэмж нь өвлөгдөхгүй юм байна шүү. Өв залгамжлалын хуулиар та нар яагаад бол би болоог хөрөнгө учраас наад чинь өв залгамжлал өвлөгдөхгүй юм байна гэдгийг би авбкер сайд хэлжсэн. Тэгсэн саяхан өвлөгдөг боллоо гэж засгийн газар PR хийж л. Баяртайгаар PR хийж ирсэн чинь юу гэсэн үг юм бэ? Тэгээ миний асуугаад байгаа юм нь тэтгэврээ аваад за тэгвэл танаа дээр юм тоох хэрэгтэй. Тэтгэврээ аваад тэтгэвртээ гараад 24 сарын дотор хичнээн ахмад бурхны оронд одд юм бэ гэж. Яагаад тэгэхээр эн чинь энэ тоонуудад чинь харьцуулж харах гээд шүү дээ. Ямар үнэлттэй 24 сарын ямар үнэлттэй зээлийн хүү байдгийг гэдэг чинь энэ тоонууд дээр харагдах юм болов уу гэж суугаад байгаа. Ажлын хэсгийн 4-р микрофон. За гишүүний асуултанд хариулах юм уу? Ер нь энэ тоо бол манаас гарах боломжтой. Жилд дунджаар 15,000 орчим тэтгэврээ авахчнаас сурдаг. Тийм бүх төрлийн тэтгэврээ авахч нар. За одоо нийгмийн даатгалын санд хамгийн эрт тэтгэвэр тогтоолгосон хүн 1976 онд тэтгэвэр тогтоолгосон хүн байгаа. Тэгэхээр үндсэндээ өөрөөр хэлбэл одоо 49 жил тэтгэвэр авч байгаа гэсэн үг, хамгийн удаан тэтгэвэр авч байгаа хүн. Тэгэхээр та бол 1 жил тэтгэвэр аваад 2 жил тэтгэвэр авч агаад нас орсон нийт даатуулагчийн тоог бол хүсэж дээ. Бид нар энийг хүүсээр нь болон задрагаар нь гаргаад танд маргааш өгөх боломжтой өгч.